Шатуун импортлогч Шунхлай компани өнгөрсөн 7 хоногт А92 бензиныхаа үнийг литр тутам 50 төгрөгөөр нэмсэн. Үеийнхүү нэмэх болсон шалтгаанаа шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт мэдэгдэж, Орос улбаны улсын Роснефть компаниас өндөр үнэтэй шатуун худалдаж авдаг бид алдагдaltaй унаар ажиллаж байна хэмээн тайлбарласан юм. Харин шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар засгийн газар Монгол банк шатуун импортлогч 3 хамтран хийсэн бага үүтэй урт хугацааны зээлийн гэрээний 4-р зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Шунхлай компани бас засгийн газар Монгол банктай гэрээ байгуулад бид бол шатууны үнийг жижиглэн худалдааны үнийг тогтвортой байлгая гэдэг ийм гэрээ байгуулж иж энэ хөнгөлөлтөд зээлийг авсан шүү дээ. Тэгсэн мөртлөө гэрээнийхээ үргийг биелүүлэхгүйгээр одоо ингээд өөрөө бий дагаад энэ жижиглэн худалдаалах үнэ нэмж байгаа нь бол өөрөө гэрээг зөрчиж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг бид ямар шаардлага тавиад байгаа гэвэл нэгэнтээ гэрээ байгуулсан энэ гэрээнийхээ зүйл залтыг зөрчиж чинь гэрээнийхээ үргийг биелүүлэхгүй байгаа учраас энэ авсан зээлээ буцааж төлөх ёстой. Тэгэхдээ буцааж төлөхдөө бол нэгэнтээ гэрээнийхээ үргийг биелүүлэх учраас хүү нь бол одоо хөнгөлөлттэй биш одоо зах зээлийн дундаж үнээр. Энэ бол дунджаар жилийн хүү бол одоо арилжааны зээл бол 15% тавигаа шүү дээ. Энэ зах зээлийн хувьгээр л буцааж бодож төлөх ёстой гэсэн ийм байдлаар Монгол банк төрүүлсэн байна. Гэрээнийхээ эрхийг эдэлж бага хүүтэй урт хугацааны зээл авсан ч гэрээнийхээ үргийг биелүүлэлгүй үнийг тогтвортой байлгахгүй байгаа нь Шунхлай компаниуд үнэхээр хариуцлага алдсан явдлаа хэмээн үзэж байна. Шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Шунхлай компанид олгосон 21 тэрбум төгрөгийн зээлийг яг одоогийн зах зээлийн ханшаар эргүүлэн төлөх саналыг Монгол банкнд албан тоод хөргүүлсэн байна. Гэрээ цуслах хэсгийг Монгол банк эзлэн шийднэ гэж шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хэлсэн. Гэсэн ч тэд уул уурхайн албанаас гэрээг цуслах хэсгийг шийдэж хэлэлцсэний дараа Монгол банк санхүүжилтэд буцаан татах асуудал яригдах гинэ. Шунхлай компанийн хувьд 3.8% хүүтэй зээлээс 21 тэрбум төгрөгийг авсан нь маш бага хувийн хүүтэй юм а. Дэлхийн бусад оронд иймэрхүү зээл жилийн 15 орчим хувийн хүүтэй байдаг гин засгийн газар Монгол банк шатуун импортлогч 3-ын дунд байгуулсан гэрээг зөрчсөн гэдгийг шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас илэрхийлж байгаа. Гэрээгээ зөрчсөн Шунхлай компанид ямар хариуцлага тооцох талаар холбогдох газраас нь тодрууллаа. Өнөөдөр гэрээг бол Монгол банк уулуурхай юм хийсэн шүү дээ. Шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд мэдээж албан тод илгээх нь зөв баг. Гэхдээ энэ асуудлыг бол дотроо наривчлсан хэлэлцээд үнэхээр одоо энэ асуудал Монгол банкны одоо тэр өгч байгаа мөнгийг буцаах уугүй юу гэдэг энэ асуудлыг мэдээж хэлж байгаа шийтгэн зөв байх гэж би бодож байна. Хэдийгээр Шунхлай компани үнэ буцаан буулгасан ч энэхүү хийсэн гэрээгээ зөрчсөн цаашид нэмэхгүй гэсэн баталгаа байхгүй тул бага хүүтэй зээл хамрагдсан түлш импортлогч нарт тавигдах бодлогын хувьд Роснефть компанийн хэлийн үн дээр толгуурлж бид нар тооцоог нь гаргаад ирж байгаа. За мөн Шунхлай компанийн бусад одоо их усрээс авч байгаа хэлийн үн дээр нь хүртэл тооцоог нь гаргаад ирж байгаа. Энэ хоёрыг нь дундчлаад авч тооцоог нь хийж байгаа. Бид нар бол тооцоог бол аль аль хуулиараар бүгднгээр нь бол хийж байгаа. Өөрөөр хэлбэл оруулж ирж байгаа гайлын одоо мэдэн дээр үндэслээд ямар хэмжээтэй ямар үнэтэй бүтээгдэхүүнийг хаанаас яаж авчих гэдгийг хүртэл тооцоог нь гаргаж ирж байгаа. Гэхдээ ерөнхийдөө бид нар бол тухайн компанийн одоо бүр наривчлсан юм тоонуудыг хэлэхээс илүү бодлогын талаас нь тийм ээ бас мөн одоо энэ Монгол банктай хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрийн хүрээнд одоо манай газрын тосны газартай хийсэн гэрээнийхээ хэрэгжлэндээ ямар шуухан шатандаа явж байгаа гэрээгээр хүлээсэн үүргээ хэр биелүүлж вэ гэдгийг нь бид нар ерөнхийд нь бодлогын талаас нь харна гэхээс биш яг наривчлаад одоо бүр детальны ямар орохоос одоо бид нар үүнийг бол шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхаа хийж байгаа. Бага хүүтэй зээл авсан хэрнээ үнэ нэмэхгээ зүтгээд байдаг шатуун импортлогч нар дахиж гарахгүй гэсэн баталгаа байхгүй. Гэрээгээ зөрчсөн Шунхлай компанид хариуцлага тооцохыг хяналтын байгууллага болох шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас гаргаад өгөхөд хэрхэн ямар хариуцлага ногдуулж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.